Сайн бацхан үзэгчдээ улсын хурлын цаг тав мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Парламентын онцлог ажлуудаас бид нэвтрүүлгээрээ цуврал болгон хүргэж байгаа лээ. Энэ удаагийн парламент олон нийтийн хилэлцүүлэг нээлттэй сонсгол, томилгооны сонсголуудыг хийж хэвшүүлж, үүнээс гадна ерөнхий хэлтийн сонсголыг анх удаага зохион байгуулсан юм а. За ингэж нээлттэй хилэлцүүлэг сонсгол хийдэг арга барилд шилжснээр улсын хурлаа байнгын хороодын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо хангагдах юм а. Ард түмэн иргэдээ сонсож ажиллахаар парламентын гишүүд эрмэлзэж ажиллаж байна. Гишүүд хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын оролцоог хангах, газар дээр нь ажиллаж санал бодлыг нь сонсох, асуудлаа нээлттэй хамтран хилцэж шийдлийг нь тодорхойлох буюу ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэх талаар тодорхой алхамд хийдэг болсон энэ чуулганы нэг онцлог байлаа. Улсын их хурл дээр холбогдох байгууллага албан тушаалтан иргэдийг оролцуулсан нээлттэй хилцүүлгийг нийт 11 удаа, нийтийн сонсголыг 2 удаа зохион байгуулсан байна. Энэхүү дэвшилтэт практикийг цаашд үргэлжлүүлж зохион байгуулалт арга хэлбэртэй шинийг эрэлхийлж бодиттой тэнцвэртэй үр дүнтэй болгон сайжруулах, тогтмолжуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах ёстой. Ард түмний төлөөлөл болсон парламент ард түмтэйгээ хамтран шийдвэр гаргадаг болох нь бидний зорж буй парламентын шинжилгээний нэг хэсэг байх болно. Нийтийн сонсголыг бусад улс орны парламент өргөн ашиглаж байна. Тухайн сэдвүүд тулгамдсан асуудлаараа хүндлэнгийн мэдээлэл сонсхийг чухалчилдаг юм байна. Улсын хурлын хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах гол хөшүүрэг нь нийтийн сонсгол юм. Тэгвэл олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, тулгамдсан томоохон асуудлаар нийтийн сонсголуудыг холбогдох байнгын хороодууд зохион байгуулж хэвшүүлж байна. Улсын их хурлын хоёр зүй нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар нийтийн сонсголыг зохион байгууллаа. Хилцүүлгийн үр дүнгээр бол нэлээд олон ахиц дэвшлүүд гарсан байгаа. Мэдээж одоо энэ өөрөө олон нийтийн анхаарлын төвд орсон байгаа. Нэг талаасаа нөгөө талаасаа бол бас хүүхэд гэр бүл залуучтай агентлагч гэсэн тодорхой хэмжээний төсвийн ахуй байдалтай хуваарлагдаж өгсөн. Урд нь бол 900 сая төгрөгийн төсвтэй байсан бол 5 тэрбум дараа жилд 8 тэрбум болох жишээтэй. Ингээд ямар ч байсан акцууд бол байгаа. Яг хүүхэд хамгааллын чиглэл дээр. Их хурлаас ялангуяа энэ их хурлын одоо хуулийн дэгийн тухай хуулиар хууль боловсруулах тэр журмууд байж байгаа. Тэгэхээр тэр журмын дагуу бол нэлээд олон хэмжээний хилцүүлгүүд явуулах ёстой, ард нийтээс асуух ёстой. Тэгээд мэрэгжлийн байгууллагуудыг оролцуулах ёстой, иргэний нийгмүүдийг оролцуулах ёстой гэдгээрээ бол илүү амьдралд дөхөм, илүү амьдралтай ойрхон тийм хуулиуд бас гаргах юм давуу талтай болж байгаа юм аа. Улсын их хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны агаарын бохирдлыг бууруулах асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг хийлээ. Нийтийн сонсголоос гадна томилгооны сонсголыг анх удаага хийсэн юм а. За өнгөрсөн 4 сард улсын ерөнхий прокурорын орлогч Чимбата алимын цэцэг нарыг томилсон сонсгол байлаа. За томилгооны асуудлыг нээлттэй хилэлцүүлэх болон нийтийн сонсгол байдлаар хилэлцүүлэх нь олон нийтийн хяналт болон иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм а. Нийтийн сонсголын хууль, нийтийн сонсгол бол манайд шин зүйл. Парламентд ёсны болоод тэр парламентын хянан шалгах ажиллагааны бас нэг гол арга хэлбэр нь болдог. За ер нь манай одоо байнгын хороодууд ерөнхий хяналтын болон энэ хуулийн хэлэлцүүлгийн юуг бол бас зарим талаар томилгооны сонсгол гээд энэ хэлбэрүүдийг цөмийн ашиглаж сурч байна. Тэгээд тухайлбал одоо энэ ялангуяа энэ хуулийг хэлэлцүүлгийн шатанд оруулахад хуулийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнө дараа нь ингээд ийм сонсголуудыг бол хийж хэвшлээ. Энэ нь болохоор том утгаараа бол ингээд цаашаага Монгол улсын улс төрд бол ингээд жишг болоод явах ёстой үйл ажиллагаа тэгээд ингэж явах гэж бодож байна. Олон нийтийн байгууллага ард иргэдийн нийтийн хилцүүлгээр явуулж байгаа нь үнэхээр цаашаалтай гэж үзэж байна. Монголын ард түмч гэсэн ингэж ойлгож байгаа. Ер нь цаашдаа ингэж явал зөв шударга шүүлтээр орж ард түмнийхээ өмнө тухайн сонгогдож байгаа
эрх бүхий нөхдүүд зөв одоо алуунда хариуцлагатай хандах уу гэсэн бодол байгаа. Энд бол одоо нэр дэвшигч бид бол оролцоод олон нийтийн санаа бодол ямар төвшин байна уу, юу дээр анхаарах уу гэдгийг нь бол одоо бид өөрсдөө сонсож, за тэдэнд бас өөрсдийнхөө одоо байр суурь, үзэл бодлоо хуваалцаж ингэж явж байгаа нь бол цаашдаа энэ төрийн байгууллага тийм ээ нэр дэвшигч байгаа улсууд бол төр тунгалагчих нэр дэвшигч маань одоо тийм ээ хууль заасан шаардлага одоо хангаж ажиллахад бол агцтай дэвшилтэй ийм үйл явдал болж байгаа л гэж бодож байна. Өнөөдрийн одоо нэг түүх хичгэж байна. Тэгээд энэ албан шаалтнууд ирээд одоо эртний нийгмийн байгууллага иргэдээсээ тийм ээ. Үнэхээр өөрсдийн талаар байгаа бүх хэрэгцээтэй мэдээллүүд, өөрсдийнх нь байр суурийг асуух одоо үзэл бодол тийм ээ, хийсэн ажил, хийгээгүй ажил энэ бүх тал дээр ингээ нээлттэй ярилцах нь өөрөө маш ач холбогдолтой гэж харж байна. Нийтийн томилгооны зэрэг сонсголуудыг хийхээс гадна хэлэлцүүлгүүдийг бүх байнгын хороодуудад тогтмол зохион байгуулж байна. 2019 оны 11-р сарын байдлаар улсын их хурлын байнгын хороодууд 30 шахам олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан нь байнгын хороодын үйл ажиллагааг нээлттэй зөв бодлого шийдвэр гаргахад олон нийтийн дуу хоолойг сонсох хүргэх ажлууд хийгдэж байна. Байнгын хороодын зохион байгуулсан хэлэлцүүлгүүдээс онцлбол өргөдлийн байнгын хороо хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын талаарх хэлэлцүүлэг, түрээсийн орон сууцны асуудлаар хэлэлцүүлэг. Өргөдлийн байнгын хороо одоо ард иргэдээс ирсэн сонгогчдоос ирсэн энэ өргөдлийн дагуу олон удаа онлайн хэлэлцүүлэг, нээлттэй хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулж яг энэ дээр одоо иргэдээ ард түмний олон нийтийг маш өргөнөөр оролцуулах, тэднийхээ санаа бодлыг эрх зүйн орчныг сайжруулах тал дээр эсвэл одоо амьдрал дээр гарч байгаа гажуудал алдааг засахад тусгаж энийг бас бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгаа. Энийг одоо энэ сүүлийн парламент бол маш сайн хэрэгжүүлж байгаа. Улсын хурлын дарга зандан шидрийн тухайд бас энэ байнгын хороодоо аль болохоор энэ чухал асуудлуудаар амьдралд тулгарч байгаа асуудлуудаар нээлттэй хэлэлцүүлгүүд хийх, иргэдийнхээ дунд орж уулзалт яриа зохион байгуулах, за шаардлагатай тохиолдолд нийтийн сонсголыг хүртэл одоо цаг алдалгүй зохион байгуулах үүрэг даалгавруудыг өгч байгаа. За энэ дагуу өргөдлийн байнгын хороо бол маш сайн ажиллаж байгаа. Ер нь би 7 хоногтой бараг нэг чухал сэдвээр нээлттэй хэлэлцүүлгүүд хийж ийн. Гэхдээ зөвхөн Улаанбаатар хотыг хамруулаагүй одоо 21 аймаг хамарч цахим онлайн технологийн дэвшлиг ашиглаж хийж гэн эний үр дүнж гарч байгаа. Бид бас хэд хэдэн асуудлууд дээр энэ ард иргэдийнхээ саналыг тусгаад бодит амьдрал дээр хэрэгжилтэн сайн явж байгааг жишээлбэл агаарын бохирлыг буурахтай холбоотой энэтэй холбоотой санхүүжилт, за яг Улаанбаатар одоо бусад хотын утаа яаж буурч байгааг та бүхэн харж байгаах, агаар хөрсний бохирлыг бууруулах тал дээр түрээсээ орон сууцны тал дээр жишээлбэл байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлтийг явуулах, туулгол, за энэ ашигт малтмлыг хас айгу гол мөрний голдрол дээр угч дөнгөж байгааг зогсоох тал зэрэг дээр бид нар бол томоохон амжилт гаргаад ажиллаж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёлын шинжлэх ухааны байнгын хороо гэр бүл хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэсний зөвлөгөө, хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, нээлттэй хэлэлцүүлэг. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар бид нэр 2-3 удаа бол нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. За энэний үр дүн бол бид нар одоо хүүхд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд маань бол одоо санхүүжилт муутай ажиллаа хийгээд төлөвлөөд явах гэхээр зэрэг бас тодорхой асуудлууд өмнө тулгардаг. Хүүхд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тэр байгууллагуудын санхүүжилт бас дутуу ийм олон асуудлууд байсан. Тэгээ нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтайгаа бид нар ярилцаж нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсны үр дүнд санхүүжилтийг бол нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил бид нар одоо 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан санхүүжилтийг 8 тэрбум болгосон. За ингээд энэ одоо улсын хэмжээний үндэсний хэмжээний тогтолцоог бий болгосон. Нөгөө талаас хүүхд хамгааллын чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бүс байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг бас нэлээд хамтын ажиллагаатай болгож өглөө. За хүүхд залуучуудын газар маань энэ чиглэлээр бол нэлээд одоо наривчилсан арга хэмжээнүүдийг яамтайгаа хамтар зохион байгуулдаг болсон. Энэ бол тодорхой амжилтанд хүрэж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд одоо улсын их хурлаар хэлцэж байгаа хуулиудыг өмнө нь олон нийтийн одоо ийм дуу хоолойг сонсдог, нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг, ярилцдаг энэ уламжлал бий болж байгаа нь бол маш их сайн юм аа. Хууль маань бол илүү цорхоо багтаа амьдралд ойр хэрэгжихэд боломжтой ийм одоо хуулиуд болох байхаа л гэж найдаж энэ дээр ажиллаж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг удаадараа амжилттай зохион байгуулсан. Тэгээ улсын их хурлын гишүүний үндсэн одоо 3
үүргүүд үндсэн хуулиар хүлээсэн. За нэгдүгээрт нь хууль тогтоох, хоёрдугаарт нь хуулийн хэрэгжлийг хяналт тавих, за гуравд нь одоо мэдээж сонгогч тийм ард нийтийг төлөөлөх. Улсын хурлын гишүүд маань үндсэндээ хууль тогтоох, иргэд сонгогчдод төлөөлөх эрхээ бол одоо нэлээд сайн хэрэгжүүлж чаддаг. За хуулийн хэрэгжлийг хяналт тавих одоо эрхээ нэлээд одоо дундуурхан хэрэгжүүлдэг. Тэгвэл одоо энэ удаагийн парламентын одоо 7 дахь парламент шүү дээ, 7 дахь парламентын онцлог бол энэ хуулийн хэрэгжлийг хяналт тавих. Буюу одоо олон нийтийн санал бодлыг сонсох, олон нийтийн өмнө хэлэлцүүлэг зохион байгуулах, за улсын хурлын чуулган дээр асуулт тавих гэх мэт одоо үйл ажиллагаа бол нэлээд сайн одоо хэрэгжүүлж эхэлж байгаа. Үүгээр бас нэг энэ удаагийн 7 дахь удаагийн парламентын сонслог ялгарх болов. Тухайлах юм бол одоо тийм гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар нийтийн сонсгол анх хийж байсан. За агаарын бохирдол утааны асуудлаар одоо хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийж байсан. За мөн одоо хамгийн том асуудал зөвлөлт санал асуулгад явуулсан. 2 жилийн турш үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тийм ард иргэдийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гэвч үзэх юм бол үндсэндээ үндсэн хуулийг өөрчлөх гэж 2000 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг бол нэг 5 цагийн дотор хийж ирсэн. 99 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг бол нэг 2 өдрийн дотор хийж ирсэн юм түүхтэй юм байна. Тэгвэл энэ одоо үндсэн хуулийн одоо нэмэлт өөрчлөлт бид нэр бүтэн 3 парламент амжилт хэлэлцэх асуудлыг 2 жил гаруй хугацаанд олон нийтийн дунд ард иргэдийн хэлэлцүүлэг хийлээ. Зөвлөлт санал асуулга явууллаа. Мөн одоо Монгол улсын ерөнхийлөгчтэй, улсын парламент суудлын намуудтай, эрдэмтэн судлаач төрийн бас байгуулах юмтай маш сайн зөвлөлдлөө. Өгөр бол үндсэндээ бол нийтийн сонсголтын тухай хуулийг хэрэгжүүлэх буюу улсын хурлын гишүүд хууль үндсэн хуулиар одоо хүлээсэн үүрэг хуулийн хэрэгжлийг хяналт тавих одоо ажиллагаа бол сайн биелүүлсэн ийм бас онцлогтой их хурл болж байгаа гэж дүгнэж байгаа. Хоёр зүйн байнгын хороо, эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал нээлттэй хэлэлцүүлэг, хуулийн байгууллагын алба хаагчтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах байгууллагын талаарх хэлэлцүүлэг. Хууль тогтоох үйл ажиллагаа иргэдийн оролцоог хангах, мөн тэдний санаа бодлыг авах. Дээр нь хууль гэдэг бол өвж иргэдийн хүсэл зориг байдаг, нийтлэг хүсэл зориг. Тэгэхээр олон иргэдийн санаа бодлыг одоо уралдуулж аль альнийх нь одоо нэг салбарын хууль гарлаа гэхэд бол хэрэглэгч болон одоо тэр тухайн салбарынхан гэдэг улсууд байна шүү дээ. Тэгэхээр аль нэгийг давмгайлуулж болдгоо байхгүй юу. Тэгэхээр тэр аль ингээд нэг хууль баталж яхад тэр болгоныг одоо харгалзаад нийгмийн бүхэл одоо стратууд гэж ярьдаг. Тэр мэрэгжлийн салбарынхан иргэд хэрэглэгч за тэгээд одоо түүнийг хуулийг хэрэглэж арга хэмжээ авч хариуцлагын тооцдог байгууллагууд гэдэг бүх шатны байгууллага мэрэгжилтэн дээр нь иргэдийн төлөөллийг оролцуулж энэ нийтийн сонсголыг зохион байгуулснаар уг хууль чанартай гарах тэдний хуулинд иргэдийн санаа бодол сууж өгөх тэгээд улмаар одоо тэдний нийтлэг хүсэл зориг биелээ олох ийм нөхцөл болдог учраас нийтийн сонсголын ач холбогдол бол өндөр байдаг. Эдийн засгийн байнгын хороо Think Bank 2019 мөнгө санхүүгийн орчин хэлэлцүүлэг нийтийн сонсголын тухай хуулийг хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш анх удаа хууль тогтоомжийн төслийн сонсголыг хийлээ. Энэ бол мэрэгжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар хийсэн сонсгол байсан юм. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх сэдвт үндэсний хэлэлцүүлэг. Ноён улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг. Төсвийн байнгын хороо, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвт хэлэлцүүлгүүдийг байнгын хороодууд тус амжилттай зохион байгуулсан байна. Улсын хурл байнгын хороодын эдгээр хэлэлцүүлэг олон нийтийн санал бодлыг сонсох ажлуудаас харахад асуудлаа нээлттэй хамтран хэлэлцэж, шийдлийг тодорхойлох буюу ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэх талаар тодорхой ахламууд хийдэг болсон энэ удаагийн парламентын онцлог нэгэн жишг ажил болж байна. Эх 7 хоногт Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн 3 дугаар хэлэлцүүлгийг хийнэ. За 7 дахь удаагийн парламент үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хариуцлагатай түүхэн үүргийг хүлээсэн юм. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн 2 дугаар хэлэлцүүлгийг амжилттай дуусгаж зөвшөлтсөл ойлголцлыг эрхэмлэх үүднээс ерөнхийлөгч ардчилсан намын төлөөлөөс бүрдсэн зөвшөлтлийн ажлын хэсэг байгуулагдсан билээ. Тэгвэл зөвшөлтлийн ажил нааштай яригдаж ерөнхийлөгч, эрх баригч, сөрөг хүчин бүгд үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь болсон
болцсон гэдэг дээр санал нэгдэж тодорхой зарим асуудал дээр байр суурь нэгдээд байна. За ингээд бид зөвшөөрлөлийн ажил ямар байгаа тухай төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Бямцогтоос тодруулсан юм а. За үндсэн хуулийн 3 дахь хэлэлцүүлэг хийгднэ. Ер нь улсын хурлын гишүүд, за Монгол улсын ерөнхийлөгч, улс төрийн намууд үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлийг баталжээ. Үнэхээр одоо үндсэн хуулиас болоод өстой холдоод байгаас төрөө засгаж асуудлаас шийдчихье. Гэрэгдэл харьцангуй санал нэгдэж байна. Энэ бол маш том бас давуу тал, маш том бас боломж. Энэ удаагийн их хуралд ч гэсэн тийм үү. Энэ 3 парламент дамжиж яригдсан. 2000 оноос хойш үндсэн хуулийн дордуулсан долоог засъя тийм үү гэж яригдж хүмүүжиж ирсэн. 20 жил яригдж байгаа. Энэ асуудлыг шийдэх одоо боломж энэ удаагийн их хуралд ногдож байна. Тийм болохоор улсын хурлын гишүүд маань ч гэсэн бас энэ түүхэн боломж тийм үү. Түүхэн бас үндсэн хуулийг баталсан их хурал, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн их хурал гэсэн тийм үү. Энэ түүхэн бас боломжоо тийм үү үлдэх нь боломжоо бас ашиглах одоо гэдэг юм уу. Энийг одоо бас тийм үү үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлах дээр санал бодол нэгтэй байгаа гэж би бодож байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эрх 7 хоногт 3 дахь хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байгаа. За хэлэлцүүлэг хийхтэй холбоотойгоор бас Монгол улсын ерөнхийлөгч болоод ардчилсан намын одоо зөвлөлийн одоо саналыг бид бас авахар ажиллаж байгаа. Бид одоо юу гэдэг юм аль болох үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зөвшөөрөлцөж байж тийм үү харилцсан одоо ойлголцож байж улс их орны эрх ашигла тийм үү нэгдүгээрт нь тавьж байж батлыг гэдэг дээр бол бүгд санал нэгдэж байгаа. Бүгдээрээ хэлэлцүүл буруугүй нэг бүлээн усаар угаавал хэрэггүй гэж ярьдаг. Тийм болохоор ямар нэгэн байдлаар үүдэх. Бид олонх юм чинь одоо ингэж баталчихна гэдэг байдлаар хандахгүй байгаа. Ардчилсан намаас 3 санал тавьж байгаа. Нэгдүгээрт нь Монгол улсын ерөнхийлөгчийг парламентаар сонгодог болох. Хоёрдугаарт нь ерөнхий сайд нь өөрөө кабинетээ бүрдүүлдэг байх. Гуравдугаарт нь сонгуулийн холимог тогтолцоо. За энэ дээр одоо зөвшөөрч ажлын хэсэг нас хэд хэд удаас уулзсан, За одоогийн байдлаар бол ерөнхий сайд нь кабинетээ өөрөө бүрдүүлдэг байх дээр бол ойлголцоод энийг бас дэмжиж явах нь зөв юм байна гэдэг дээр ойлголцож байна. За сонгуулийн холимог тогтолцоо бол одоо дэлхийн нийтийн жишг одоо тийм хөгжингөө орнууд хөгжиж байгаа орнууд ардчилсан улс орнууд үндсэндээ сонгуулийн одоо пропорционал тогтолцоо тийм намын жагсаалтаа сонгох энэ тогтолцоор нэлээд шилжиж байна. Энэ дэлхийн нийтийн шиг хандлагыг харах ёстой гэдэг дээр бас ярилцж байгаа. Гэхдээ энэ асуудлыг харахад одоо шийдэл төрөөгүй байна. Хэрвээ энэ асуудлыг шийдэх юм бол 24 оноос тийм хэрэгжихээр холимог тогтолцоогоор сонгуулийн болох 100 пропорционал биш тийм үү? Холимог тогтолцоогоор нэг хэсэг нь одоо намын жагсаалтаа сонгогддог, нэг хэсэг нь тойрогтой орчны дэвш сонгогддог. Ийм одоо тогтолцоогоор явах асуудал 24 оноос байж болох юм гэдгийг байдлаар одоо ярилцж байгаа. За ерөнхийлөгчийг парламентаар сонгох асуудал дээр бол ерөнхийлөгч маань бас ерөнхийлөгчийн ард түмэн сонгогддог байх ёстой гэсэн байр суурьтай. Ардчилсан нам бол парламентаас сонгогддог байх ёстой гэсэн байр суурьтай. Тийм болохоор ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгчтэй та бүхэн бас ярилцаж ойлголцооч гэдэг байдлаар бид бас энэ зөвшөлтийг бас үлээгээд эдний бас ойлголцлоос ярилцахыг хүлээгээд байж байгаа. Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын хурал 11-р сарын 15-ны дотор Монгол улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцсэн батлах учиртай. Энэ 7 хоногт улсын хурал төслийн 2 дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. За төвчж болох зарим зарлуудыг бууруулж хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог санхүүжүүлэх, хавдар судлалын үндэсний төвийн хүчин чадлыг сайжруулах зардлыг нэмэгдүүлэхийг гишүүд дэмжлээ. Хүн амын дундах хорт хавдрын өвчлөлийн байдлыг харгалзан эх оны 1-р сараас эхлэн 30-аас дээш насны иргэдийг 7 төрлийн хорт хавдрын өвчлөөс урьдчилан сэргийлэх үйлчлэг шинжилгээнд хамруулах, эрт илрүүлгийн нэгжийг 21 аймаг 9 дүүрэгт байгуулах хууль эрх зүйн орчныг улсын хурлаас бүрдүүлсэн. Улсын хурлын гишүүд хорт хавдрын илрүүлэгт 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ ажлын хэсгээс төсвийн төсөлд сангийн сайдын багцын эргэж төлөгдөх зээлийг 98.7 тэрбум төгрөгөөр сангийн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаа санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр улсын төсөв санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 111 тэрбум 84.8 сая төгрөгөөр эрүүл мэндийн сайдын төсвийн багцын эрүүл шийд хөтөлбөрийн зардлыг 2019 оны төвшөнд хэвээр хадгалж 5.3 тэрбум төгрөгөөр тус бууруулж энэ бууруулсан их усүрийн дүнгээр 2020 онд дараах хөтөлбөр төсөл арга хэмжээ санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ажлын хэсгээс хавдрын эрт илрүүлэг зохион байгуулахад зориулж эрүүл мэндийн сайдын төсвийн багцын тусгай зорилтын шийдвэрлэлийн зардлыг 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хавдар судлалын үндэсний төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн сайдын төсвийн багцын уртасгал зардлыг 6.7 тэрбум төгрөгөөр, гамшигын эрсдлийг бууруулах, аюулгүй нөөц бүрдүүлэхэд 2 тэрбум төгрөг, Улаанбаатарын үрийн нөөц бүрдүүлэх чиглэлд 5 тэрбум төгрөг тус нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хөрөнгө оруулалтын ажлууд бол гүйцэтгэлүүд янз явдаг. Тэгэхээр яг өөрөө хуулийн дотроо бол
гүйцэтгэл удаан байгаа одоо объектын санхүүжилтийг гүйцэтгэл нь одоо сайн явж байгаа объект руу шилжүүлэх хуулийн заалт байгаа. Тэрүүгээ засгийн газраас шийдвэр гаргаад сайд нарт нь эрхийг өгсөн байж байгаа. Үндсэндээ бол хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой асуудлаар нэг 20 орчим төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээд өгчлөө. За одоо энэ хүмүүс ажиллаа хийх тийм нөхцөл боломж бүрдэж байна. Ор хоногт 120 ороор нэмэгдэн хагалгааны 4 өрөөтэй болно. Сэхэн амьдруулах 2 тасагтай болно. Энд бол хэвтэн эмчлүүлэх гэж байгаа өвчтнүүдийн сэтгэл санаач гэсэн маш өөдрөг болно. Олон сайхан тоног төхөөрөмжтэй болно. За нөгөө талаас тэр эмнэлгийн одоо хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, ажилтнууд, судлагч, асрагч нарын ажлын байрны орчин бол сайжирна. Энэ олон мянган хүний одоо за айл гэрд тохиолдож байгаа энэ өвчин зовлон, энэ одоо амьдралын өмнө тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадсанараа энэ удаагийн 2020 оны төсөв бол амжилттай сайн батлагдах ийм шатанд орсонд бол баяртай байна. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн орлогыг 11.8 их найт төгрөг, зарлагыг 13.9 их найт төгрөг байхаар тооцсон. Харин төсвийн алдагдлыг 2.1 их найт төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хасах 5.1% тэнцэхээр тусгасан. За эх оны төсөв засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тооцсон орлого зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, төвчж болох зарлуудаа бууруулж он дамжсан төсөл бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгахад чиглэж байгаа юм а. Төсөв бол үндсэндээ үр дүнгэл санхүүжүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр бол энэ төсвийг зохиох орлогын хөөсрийг хайж явахдаа манад баялагын менежмент бол үнэхээр одоо муу байна л да. Нийт 12.9 их найт төгрөгийн одоо 3.2 их найт төгрөгээд баялагаас орж ирж байгаа мөнгийг ингээ хуваагаад үзэхээр 24% баялагаасаа бид нар олж авчихсан шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын газар нутагт орчод мэндлийн үйлчлэх систем байдаг 111 элементийн 80% нь байна шүү дээ. Маш их хэмжээний баялаг гарч идэг. Төсвийнхаа 24% баялагаас орж ирж байгаа бол үнэхээр чамлалтай байна. Хоёр дахь асуудал энэ халамж хавтгаарсан байна. Халамжийг оновчтой болгох хэрэгтэй. Мөн жижигдэн үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, багийн хөгжлийг дэмжих, чадваршуулах зорилгоор улсын төсвөөс эх онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 287 тэрбум төгрөг, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцын дотоод их хөөсрөөс олгох зээлийн санхүүжүүлэлтийг 400 сая төгрөгөөр тус нэмэгдүүлэх нь орлого багтаа иргэдийн амжиргааг дээшлүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийг бодиттой дэмжих зөв бодлого болно гэж төсөлд тусгахыг дэмжлээ. Одоо та бүхэндээ зарим үйл явдлыг товчхоноор хүргэе. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд энэ 7 хоногт сонгуулийн ерөнхий оронд ажиллалаа. За Монгол Улсын их хурлын тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.15 дахь заалт мөн 11-2 дахь хэсгийг тус үндэслэн гаргасан захирамжийн дагуу сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Сонгуулийн хуулийн төслийн гол өөрчлөлт нь улсын их хурл ерөнхийлөгчийн за орон нутгийн сонгуул гэж 3 ангиллахаар өөрчилсөн болон сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох саналыг хуулийн төсөлд оруулж байгаа юм байна. За мөн төрийн байгуулалтын байнгын хорооны дараа бямцаг тэргүүтэй албаны хүмүүс энэ 7 харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллалаа. За өргөн нэвтрүүлгийн тухай мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг улсын хурлаар хилцээд бэлэн болсон гэдгийг байнгын хорооны дараа бямцагт тэмдэглээд эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллаж хуульд тусгах холбогдох саналуудаа өгөхийг хүссэн юм а. Улсын хурлын энэ 7 хоногийн чуулганаар зарим улсад суугаа элчин сайд нарыг эргүүлэн татах томилох асуудлыг хилэлцлээ. Монгол улсын бүгд найрамдах Куб улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэл элчин сайд Цэдэн Дамбын Батбаярыг эргүүлэн татаж оронд нь Шагдрын Батцгийг, бүгд найрамдах Польш улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэл элчин сайд Нимхийн Батаг эргүүлэн татаж оронд нь Бархсын Доржийг, за Тайландын Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэл элчин сайд Төмөр Хүлгийн Төгс Билгүүнийг эргүүлэн татаж оронд нь Амар санаагийн Төмрийг, Шведийн Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэл элчин сайд Очрын Игцгийг эргүүлэн татаж оронд нь Төвдөн Доржийн Жан Базрыг, Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа онц бөгөөд бүрэн эрхэл элчин сайд Сүхбаатарын Сүхбаатыг эргүүлэн татаж оронд нь Воршиловын Инхолд нарыг томилох асуудлыг хилэлцэн дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн саналыг Монгол Улсын ерөнхийлөгчид алтан бичгээр хүргүүлнэ. Улсын хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэдэг Улсын хурлын цагаа тав мэдээллийн хөтөлбөр танд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.